Эрүүл байна уу юм цом яваа. Тэгэхээр сүүлийн үед марафонд бэлддэг, марафонд гүйдэг энэ одоо эрүүл хэм маягийн эрхмэлдэг хүмүүс бол нэмэгдэж байгаа. Зүрх судасны эмч миний бие бол маш их баяртай. Яагаад тэгэхээр ингэжж бид нар одоо эрүүл хэм маягаа урлаж ээж Монгол хүн 80 нэмэг тасалдаг, Монгол аав бүр тэтгэврт гардаг болно гэсэн үг. Тэгэхээр марафонд одоо хичээллэх, марафоноор гүйдэг хүмүүст бол одоо зүрх судасны талаас ашиг тустай байдаг. Гэхдээ энэ эрүүл зүрхэнд бол нэлээдгүй ашиг тустай байдаг. Яагаад гэвэл зүрх судасны одоо үйл ажиллагаа маань тасгалжиж 4-5 дахин одоо ачаал авснаар одоо тэсвэрлэх чанар нэмэгддэг. Зүрх булчинд очих одоо хүчил төрөгчийн одоо хангамж бол сайжирч байдаг. Улмаар одоо судасны уян хатан чанар одоо сайжирч инсулин одоо мэдрэгшил нэмэгдэж байдаг. Тийм учраас одоо зүрх судасны хархаг өвчин болох одоо чихрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, аль эсвэл тархитын даралт хэсгээс сэргийлэх, судасны уян хатан чанар сайжирснаас бол одоо янз бүрийн судасны эмгэгүүд үүсэх эрсдэл тэр хэмжээгээр буурдаг. Мөн одоо цусндх одоо муу өх тос маань шатаж одоо энерги болгон хөвөрч сайн өх тосууд ихсдэг болмоор одоо нас баралт одоо буурах магадaltaй гэж үздэг. Тийм учраас одоо эрүүл хэм маягаа уурлаж одоо тогтмолгүй үүдэх хүмүүс бол одоо бүх шалтгаанд нас баралтаас 20-30% бууруулдаг. Бас тодорхой хэмжээгээр урт наслалтанд сайнаар нөлөөлдөг. Ялангуяа одоо булчингийн хүчил төрөгчийн тэсвэр чанар аль эсвэл одоо зүрх судасны үйл ажиллагаа тасгалжуулснаар энэ маань одоо урт хугацаанд одоо тэсвэрлэх чанар зүрх судасны эмгээр өвдөх эрсдэл бол буурдаг шүү гэж та бүхэндээ хэлмээр байна. Тийм учраас харьцангуй эрүүл болно, эрүүл зүрхтэй хүмүүс бол энэ марафонд бол одоо удаан хугацааны аэробик ачаал өгөх юм бол зүрх судасны эргэтэн тогтолцоонд сайнаар нөлөөлдөг шүү гэж та бүхэндээ хэлмээр байна.